Тэгтээ ингээд үргэлжлүүлэн соло левелинг ман хаваа. Намайг цагдаагийн гэрээрээ эхлээд гэмт хэрэгтэй тэмцэхэл орсноос хойш нэг цуурхал сонсогдоод байгаа. Төв цагдаагийн хэлтсийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх засаг сүнс гэдэг мөрдөгч байдаг гэсэн. Авчори Сэхван шинэ мөрдөгч. Тэр дааж авсан хэрэгүүд болон аль хэвтний харигдсан эрхүүдийг хэрэгтэнг барьдаг болохоор түүний баримтчилгааны хувь нь 200%. Үр дүн нь ямар ч хүчирхийлэл хэрэгтэн сүнсний өмнө номхон хонь болдог гэдэг. Энэ цуурхал аль хэдийн навийн цагт нарын дунд томог болгон яригдж байна. Тэр бүр ажилдаа илүү анхаарахын тулд тушаал твшгээс татгалцсан гэсэн. Мэдээж хинч тушаал твшгээс татгалцахгүй. Чи өнөөдрөөс бидэнтэй нэгдэж байгаа шинэ ково. Тийм ээ хэрэг. Шисрах хэрэггүй бид одоо нэг гэр бүл болсон. Би дааж юм. Маш их баярлалаа. Түрүүн салаан дарга намайг одооноос сум мурдагчтай хамт ажиллана гэсэн. Яг болохгүй юм гэж. Саяны харц хэсгийг мартаарай. Салаан дарга намайг одооноос сум мурдагчтай хамт ажиллана гэж хэлсэн. Сүнсүү. Тэр сүнс шиг ирсэн явсан мэддэг болохоор бид түүнийг тэгж нэрлсэн юм гэтэл бус тэлцүүд бас тэгдэг болсон байна лээ. Би ч бас түүний талаар сонссон мэт тийм ээ. Над копич нүгэн түүнд өгөх гэж байсан юм. Чөтгөрийг дуурцгаар гэж хүрээд ирлээ. Энэ хүн бол цагдаагийн хэлтсийн сүнс. Сүмбэ. Сүртэй зүлвшээ энэ манай шинэ хүн үү? Сайн уу? Дуудлага дэвж байна уу? Тийм, Исик Хуан гэсэн. Тэгвэл би энийг авч явж сургалаа шүү. За тэгтээ копиг нуусан дуурлаад байгаа юм байх та. Сэмбэ хаашаа явах гэж байгаа юм? Чи яагаад цагдаа болсон юм? Би муу залуусыг барихыг хүссэн. Тийм ээ, хоёулаа яг тэгэх гэж байна. Би ч бас тэгэх гэж цагдаа болсон. Чи хамт явах уу? Мэдээдсэн бэ? Би сүнсээс яаж хэрэгтэн барихыг сурах гэж байна. Өдрийн дараа. Энэ яаж хаваа сумчулсан юм л арих юм. Өдөржин сум мурдагчтай хамт хэрэгтнүүдийг бариад юм болсон юм аа. Тэр зэвсгэлсэн хэрэгтэн барих туршлагатай гэсэн тиймээс түүнийг сургах сонирхолтой байна. Та иймэрхүү шалтар болдор ажлыг үнд цэргүүдээр даатгаж болно шүү дээ. Мөрдөгчөө та намайг сонсолтой. Чиний бол тэгж ямаа орлох охин биш. Танд ямар байгааг ойлгож байна. Гэхдээ би танд тайлбарласан шүү дээ бүх нотлох баримт. Энэ захаануудыг харалтай амиа орлох гэж байгаа хүн илгээх захаа байна уу? Сонсоод ихтэй ихэнх амиа орлолт төлөвлөгдөг байдаг юм шууд л сэтгэл хөдлөлөөрөө би энергийг харж болох уу? Сум мөрдөгч намайг хүндлэлд оруулахгүй гэж найдаа. Энэ нэмэгтэй бугуунда маш сүмсэд байна да. Сусалдч өдөлсөн бугуугаа зөсөн утга нь оол өрөөнд байсан. Зөвхөн утганаас түүний хурууны хэл олдсон. Өдөлсөн нэмэгтэй цоглог ажтай харагддаг. Эдээ сэтгэл готролтой гэж амжилтгдсан. Хачин зүйл харагдахгүй байна. Тийм бөгөөд гэхдээ би өөрөө нэг шалгаад үзье. Сүн ямар нэгэн зүйл олсон байх. Энэ залуу одоо ядардгүй юм байх та. Намаа мөрдөгсөн жоо гэдэг төр ярилцж болох уу? Өмнө надад зэрэгтэй байсан харин одоо боссон. Хэрэггүй. Одоо чи амьдрал болон өвдөлтөнд баригдахгүй. Чөөр өслөөр юм орлсон уу тийм ээ? Ямар шалтгаанаар би өтөө тийм байдаг үлээ. Хүчирхээлтэй тэмцэхэлсэн мөрдөгч сүнж юу байна? Таны өхний талаар хэд юм асуух гэсэн юм. Та надад түр ярилцж болох уу? Мөрдлөгийн үр дүн гарсан миний өхөө яаж өгсөн байна? Одоохондоо тодорхой зүйл байхгүй. Гэхдээ би таны өхний талаар хэд юм асуумаар байна. Та надтай хамт явж болох уу? Боллгүй яах вэ? Охины минь өхлийн үнэнг олж чадна гэвэл би бүрэн хамтарч ажиллахад бэлэн байна. Сумжэний ямар сурагч байсан бэ? Юу?
таны охин туссан сум байсан уу? Үгүй ээ, өдөр бусдаар үзээ ядагдах хүүхэд биш, сайхан сэтгэлтэй цайлах хүүхэд байсан. Ууслаараа мөрдөгч охин минь намайг ийм байдалд ороход явсанд би одоо ч итгэж чадахгүй байна. Та хүндээ хайртай байсан бол та мэдээж та мэдж байгаа хэл та. Гэхдээ жиний бол миний төрсөн охин биш. Тиймээс би түүнийг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан. Тэр хэцүү байгаагаа надад хэлсэн бол бид мөрдлөг хийж байгаа таны охины зүйлс дундаас нэг дуу бичлэг болсон юу? Эхлээ сонсоод үз. Энэ бол түүний багаас өргөмөл авах хангарт аимшигтай өвчрхийлэл төртдөг байсны баталгаа. Хэд тэр хоол газар зогсож чадсан ч аав нь уцаар яриад би чамтай уулзмаар байна гэж хэлэхэд тэр амиа орлохоор шийдсэн. Энийг үзүүлсэн шалтгаан чи юу юм? Хэрвээ чи намайг барих гэсэн бол хэдэн цагтаа нарт дагуулж ирээд хүчээр барьжлах байсан. Чамд хоёр сонголт байна. Сонголт. Нэгэн цагтаа хэлцээр очиод хэрэгэвлээ. Нөгөөх нь юу юм? Хэрэгээ хөвлөх оронд надад тохирох төлбөрийг чинь төлж болно. Чи хэрэг хийх хүсэж байгаа юм? Энэ багт хангалттай. Сайн сонс. Чиний сууж байгаа энэ газар бол чиний амьдарч байсан ертөнц биш. Энэ бол миний гадаад ертөнцийг дөр алгамтаас ертөнц. Эзнийхэн зөвшөөрлгүйгээр ямар ч амьд нэгэн орж чадахгүй хүлийн нутаг амралтын ертөнц. Энэ бол цаашаа чамаах хэрэг шоронгийн нэр. Оршигөрийн мөрдөгчөө юу гэсэн үг вэ? Сайн бодоод үз. Чи яаж энд орж ирснээ санаж байна уу? Би яаж? Одоо бодсон чинь копи гэрэлтэй ирнэ. Энэ мөрдөгч бичээроос өөр хин чалга. Ваа. Чи хэм бэ? Энэ зүүд үстэй. Зүүд үстэй. Баярлалаа. Хата. Өөр хэлэх зүйл байна уу? Хэрвээ зөвөргөвөл бид нэг зүйл хүсэж болох уу? Чиний нэг бэлдсэн гэж юу? Энэ найзын чинь нэр мөн биз дээ. Чиний зүсээ нэг эзэндээ очиад савж хүсэж байгаа ах. Байдлыг харахад дадлахын яриг байх магадлал бага байна уу? Мөрдлөгчөөс удахгүй дуусах бол нүүр зүйл болсон байх магадлал огт байхгүй гэж юу? Тэгвэл чиний баярлалаа. Чинийг буугаа зүсгээс нэг цагийн өмнө хэрвээ түүний өргөмөл аав аимшигцхаа утсанд нэрэг бол энэ хоёр найз хамтдаа төрс өдрийн үдшилэг хийж чадах байсан болов уу? Sensational meat аха. Би энэ удаа чинад яг сэтгэлээлчлэх болно. Аха энэ удаа яг жинхнээсээ би өнөөдөр сэтгэлээлчлэн гэхдээ түнд энэ бүгд таалагдах болов. Санагдaltaй би юм зүйлтэй сайн биш. Гэхдээ зүгээр дааха. Үнэндээ түнд юу таалагдахыг мэдэхгүй болохоор би их олон зүйл болцсон. Манай компани газартай цоо шин барилга баригдаж байгаа. Тиймээс чи яг эмчийн сургуулиуд өгсөн ч бид түнд тэмдэг барьж байзаараа тэр барилгач нь ойролцоогоор 34 вон биш юм биз? Биш биз? Та тэрийг яаж мэдсэн юм? Юу ч 34 вонны барилга санагдсан. Тэрнээс сая дахин ихээр цагаан бар бүлгэмж 64 мөрчгийн өнөр хөцөд байгаа байна. Учир шалтгаан ч чачралтай байдлаар холбогдох юм аа. Жинхэнэ түнд өөрийгөө батлахын тулд ингэж их бэлгэх хэрэг байхгүй үстэй. Чи бол сайн хүн өөрийнхөө байхтал болно. Аха би таны ганц тэрчгүй хэрэггүй. Аха. Бирлээ. Ба. Чирүү. Унтаг байсан юм уу тийм ээ? Чи согтдгүй чагаад дуух гэж явсан юм. Жинхэнэ ярих чухал юм байна гэхээр нуулцсан юм аа. Тэр чинь шийдээ юу? Яг харчлаа. Суухаа юмараа их хэрч хүчтэй байна шүү. Өдөр зөндөө удсан юм аа. Энэ хоёрын аав. Тэр суухаа залуу эзэнтэй дэлтний арга барил зааж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм. Энд ч үнэхээр утгагүй үйлдэл гэж бодоо юу ийгэрсэн.
Энэ ертөнцийн чадамжийн хэмжүүрэн дээд боловсрал биелээ. Хоёроос илэмний эрдэмтдийн мэдлэг боловсралч хөөм налхаж зурхаар тэл таслаараа санаа зовбол яаж вэ? Бас чи хүүгээ алхаж сурах хүртэл гэртээ эртэрүүл яаж байна? Манай дууцсан ахалхаа. Чи одоо л бусд мөрдөгчдэрийг тооцолтод явдаг гэсэн. Хэтрүүлж байгаа бусд мөрдөгчдөд дүүзэн ядаг тавтаа. Сонгуучаа. Би одоо ангууч биш шүү дээ ахалгаа. Тэгсэн чамайг ангууч их над илүү амар байх юм та. Чамаа оролцоо хөрөгчийн хууль ёсны асраа хамгаалагч эцэг нь хэд хоногийн өмнө алгуулсан гэдэг юм чинь. Үгүй би сайн мэдэхгүй байна. Алгуулсан гэрийн иргэн тойрны бүх хяналтын камер тухай унтарсан байлээ. Яасаа ч юм тохиолдол вэ? Чи юу ч хийх хүссэн бай би чамд итгэх бол нэрээ би энийг ярих гэж чамд дуудаагүй. Энэ юу юм? Чамаас сонирхох байх гэж бодлоо. Холбооны зөвлөх гог анхи. Уг одоо бол ерөнхийлөгч гог анхи хүнд байдалтай байгаа. Чамаа гарахад таатай чи эргээд ирчээ залуу. Үндэ би чамайг их удаа айсан. Гэхдээ та энэ өвчний эдгэхийг хүсвэл би их удаа амьдарсан. Би чиний өгсөн 10 жилд хийх зүйлсээ дуусгасан энэ л надад хангалттай. Үнэндээ чамаас өсөх зүйл нь өмнө чи надад бидний хамт тулцсан ертөнц байсан гэсэн байхаа. Чи надад тэр ертөнцийг харуулж болох уу? Надад тэр үеийг л харуулаач. Би ч бас мэдмээр байна. Тэр үед ямар байсан, чи ямар байсан. Тэр таны өсөх дурсамж биш байж мэднэ. Зүгээр дээ. Би өдөл алдсан дурсамжаас сэргэмээр байна. Сүнжөө ангууч уудсандаа татаа. Би тултмаар байна. Чи зүгээс 150 км-ийн зайд байдаг гарал халдлага төрсөн. Тэднээс чаддаг болохоор зөвхөн их газар түш макпод ч хүрч чадна. Тэгээ чи бүлгэн байгуулах гэж байгаа юм уу? Эс зэрэглэн ангуучд бүлгэн байгуулах зөвшөөр зэрэггүй чи зүгээр холбоор залгах гээд бол. Сун ангууч ирсэн үү? Би чамд чадах бүхнээр нь туслах болно чи энд үлдгөө котерожог авсан буруу. Татаажин бүлгэмүүдтэй удирдах чадлагүй хүчээ тараас нь буруу. Бас шалахгүй зэл хэрэглэхэд асар том цолиоц гаргасан буруу. Бүх улсыг үгүй Азийг бүхэлдэн төлөвлөгөөнөөс болоод сүрүүлж чадахгүй. Ариун гэрлийн хамгийн тод хэлтэрх юм нь чи холбооны захирлын өрөөг хэмжээсүүдийн дунд хангалт тусгаарласан байх намаагүй шүү. Тэмээ амьдралын ариу ус бол жаахан үлэгээрээ таныг эмнэлэгт хүргэх болно хангалттай энүүдэд би агуу өршөхөө өсөлтөй холбогдож чадлаа нэмэрвэ над руу дэрсэн хүч чадал хүний эмчилж чадах хэмжээс цэцэрсэн зүйл тэдний төлөвлөгөө бидэнд зориулжуулсан дайснууд бидний хийх ёстой зүйл цагийн нэрх үед үргэлжлүүлэн хүн төрөлхтний цагт тал зогсоорой. Ангууча би ахиад чамтай үнэхээр чамсаг залуу бадруудтай хамт энэ тул тайхан нарны гэрэлт үүдэн төгс болгоч миний дурсамж тос төгсөөч хавлан үрд халуундуулаа. Баяртай. Таач ус бусдын төлөө маш их зүйлээ зөвлөсөн баатар байсан. Байна уу? Хана? Сухо яасан гэж. Манай сухо нисээд байна. Юу? Сухо гэр төрөд нисээд байна. Ачима. Битэрээ хөлтийг төрөөд шууд гүгээд эхлэх байх гэж боддог байлаа. Ачима би таараа хөлтийг төрөөд шууд гүгээд эхлэх байх гэж боддог байлаа. Би одоо яах вэ? Зүгээр тэ санаа зовх хэрэггүй юу? Би сухад яаж нисхийг зааж өгөх бол хана чийч уснаас чаддаг юм уу? Би ч юм тэлээгүй болов. Намар өснө дараа өвөл болно. Тэгээ тавартай залгана.
бүх зүйл эхлэл болно төгсгөл бий. Бас төгсгөлийн дараа шинэ эхлэлээр нь суухаа наадах ч болохгүй. Ханаа би өнөөдөр иш тарина. Манай гэр үйл ирэх болоогүй болтой. Залуу эзэнт нь нэс сурсан болохоор даагарын талаанд бэлтэх хэрэгтэй. Хурдан гэртээ ирээчтэй юу яриад байгаа юм бэ? Энэ бол түүний яриад онгоцны хэсэгч болно гэсэн баталгаа.